За би энэ хуулийг дэмжиж байгаа. Бас нэг юм асууя. Боловсролын хууль, ерөнхий хуультай яаж уялдаж байгаа вэ? Гэдэг нэг асуулт байгаа. Боловсролын ерөнхий хуультайгаа. За хоёрдугаарт одоо ингээд харах юм бол залуучууд нь нэг тустай яамтай. Хүүхэд нэг тустай яамтай. Ингээд нэг гэр бүл нийгмийн хамгааллын яам дээр байгаа шүү. Тэгээ ингээд хоёр уугаа ичиж байгаа байхгүй. Хоёр өөрөөр хөгжүүлэх бодлого юм уу? Эсвэл хоёр тустай сегмент юм уу? Залуучдын яам гэдэг ингээд нэг хуультай бүтэцтэй. Энэ талд нь болохоор гэр бүлийн яамд хүүхдийг хамааруулцдаг. Тэгээ ингээд энэ хоёрын ингээд хоёр салгаа хийчихаар одоо чинь юу гэх юм? Хүүхдийн асуул манад хамаагүй гэж залуучдын яам нь хэлэх юм уу? Эсвэл залуучдын асуул манад хамаагүй тэр яамтайгаа яар гэж хүн ам нийгмийн хамгааллын яам нь ярих юм уу? Нэг юм ингээд логикийн айгуу том хоёр зөрчлөө байгаа юм л да. Үүн дээр яаж харсан? Тэгээ боловсролын хуультайгаа яаж одоо холбогдож байгаа юм?